Хүмүүс ер нь хөвчлэн арга барил дээр их тулгуурладаг. Миний хувьд өнгөрсөн одоо ингээд 6 жилийн хугацаанд алдсан нэг алдаа маань болохоор арга барил дээр хэд их туйлширсан юм болов гэж боддог. Арга барилаас илүү риск менежмент, эрсдэл өгөөжийн харьцаан дээр илүү тулгуурлаж арилжаанд орохыг зорддог болсон байгаа. Намайг Ган зүргийн амралт гэдэг арилжаа хийж эхлээд ерөнхийдөө 6 жилийн бүрийг үзэж байна. Миний хувьд нээлттэй төрлийн хүн. Тэгээд арилжаан дээр хандах хандлага маань болохоор ерөнхийдөө их тайван байхыг хичээдэг. Одоогоор би хуулийн салбарт ажилладаг. Чөлөө цаг болон боломжтой үе дээрээ арилж байгаа нэгэд оролцоод явдаг байгаа. За миний хувьд өдөр тутмын амьдралд маань өглөө сэрээд нээлттэй арилжаа өгдөөсөн бол өглөө ашиг цогсноо, алдагдал цогсноо гэдгээ чеклээд таарна. Шөндөө ер нь арилжаануудаа хардаг үдээс хойш ер нь 5-6 цагаас хойш ер нь идэвхтэй арилжаанд оролцдог байгаа. Миний ирээдүйн хувьд хамгийн том зорилго маань мэдээж хуулийн салбарт тодорхой бодсон зүйлс байгаа. Арилжааны хувьд болохоор өөрийнхөө фанданснуудыг нэгдүгээрт балансыг нэмэгдүүлэх, тэдгээрээсээ доктортой татаа авалт хийх, лайв баланс үүсгээд тэрийгээ бас цааш нь илүү хуримтлал маягаар өсгөж явах зорилготой байгаа. За миний хувьд ойр төлөвлөж байгаа зүйл нь болохоор лайв данснууд байгаа. Ялангуяа iTrader дээр данс байгаа. Тэр дээр нэг зорилго тавьсан байгаа. 8 удаагийн татаа авалтаар 50% ашгийг хийж дансаа нэг нуулах юм уу те. Өөрийнхөө хувьд жоохон тийм челленж маягаар тийм зүйл тавьсан байгаа. Одоо ер нь маш гоё контент хийдэг залуучууд олон болсон байна. Ялангуяа YouTube дээр. Тэр бүгдээс ингээ харахаар хүмүүс ер нь хөвчлэн арга барил дээр их тулгуурладаг. Миний хувьд өнгөрсөн одоо ингээд 6 жилийн хугацаанд алдсан нэг алдаа маань болохоор арга барил дээр хэд их туйлширсан юм болов гэж боддог. Одоо ингээд өнгөрснөө эргээд харахад арга барилаас илүү риск менежмент, эрсдэл өгөөжийн харьцаан дээр илүү тулгуурлаж арилжаанд орохыг зорддог болсон байгаа. 7 хоногт харьцан адилгүй байдаг. Зарим 7 хоногт яг ажлын 5 өдрөөр 5 арилжаанд орох өдөр байхад бас сүүлийн үед бол жоохон миний оролтууд багтаа 2-3 оролт хийгээд тэр нь илүү миний арилжааны сэтгэл зүй 5 тухтай мэдрэмжийг төрүүлж байгаа. Арилжаа хийснээр миний хувьд гарсан өөрчлөлтүүд маань болохоор янз янз байдаг. Ерөнхийдөө аливаа асуудалд хүлээцтэй хандаж сурах, юмд хэд их яарч сэтгэлийн хөдлөлөөрөө оролцох биш. Илүү тийм хүлээцтэй, тайван хэд их мэдрэмжээ дагсан биш тархиад дааж одоо ер нь аливаа асуудал хандахыг ер нь чиглэдэг болсон. Үнэхээр ингээд дараалал алдагдaltaй ч юм уу, дансаа хураалгаа ч юм уу, дансаа шатаах үед би бактест хийдэг. Тэгээд бактест ер нь яг шантарсан үедээс бактест хийдэг. Тэр үед бол за энэ дээр яг би яг ямар алдаа гаргав те. Энийг яг би яг энэ арилжаанд орох ёстой байсан уу, үгүй юу гэдэг талаар ерөнхийдөө анализ хийж ер нь алдаагаа ер нь харахыг их хичээдэг. Алдаагаа олж харсны дараагаар эхний ээлжинд жоохон туршилтаар хэсэг хугацаанд өөртөө ингээд хугацаа өгөөд тэр хугацаанд ингээд арилж байгаа хийгээд за энэ чиний өмнө гаргасан алдаа жоохон ингээд засагдсан байна чи одоо ингээд сайд над арга барилч ер нь болоод ишүү гэсэн мэдрэмжийг аваад тэгээ ерөнхийдөө яг лайв болон фандд асууд дээр ер нь арилж эхэлдэг. Миний хувьд арга барил гэдэг зүйлээс илүү эрсдэл өгөөж риск менежмент дээр анхаардаг. Бас бусад яг шинээр арилжаанд оролцож байгаа хүмүүстэй болохоор яг арга барилгийн төгс арга барилыг хайж явуулгүйгээр зүгээр тэр нэг эрсдлийн менежмент, эрсдэл өгөөжийн харьцаа гэдэг зүйлсийг маш их анхаарад тэн дээр ер нь фокуслаа бол асуудал үүсэж байна. Нэмэлтээр хэлэхэд ажилтгүй арга барил гэж байдгүй. Гэтэ 100% ажилтдаг арга барил гэж байдгүй. Тэгэхээр арга барил гэхээсээ илүү алдаж сурах эцсийн дүндээ баланс чинь нэмэгтэй байх нь чухал байдаг болохоос өнөө маргааштай дараасан 5-10 стоп-лосс бол энэ зах зээлд ирэх зүйл гэж зөвлөмөр байна. Бараг ойролцоогоор арилжаа сурснаас хойш 4-5 жилийн дараа ер нь ашиг татаагүй байдалтай байсан. Тэгээд тэр хугацаанд олон уналт босолтууд байсан чинь нэг уналт нь болохоор миний хувьд маш их хүнд санагдсан. Тэр үедээ би яасан бэ гэхээр фандын челленж авсан. Тухайн үед яг 5,000-ын фандын челленж аваад түүнийгээ даваад за ер нь болох юм байна да гэсэн мэдрэмж маш их төрж одоо арилжаа хийх хүсэл эрмэлзэл маань нэмэгцээ. Арилжаа хийдэг байхын хамгийн гоё зүйл нь хориодч орсон арилжаа ч юм уу. Тиймэрхүү арилжаанууд өглөөс ирээд яг үнэхээр ашиг цогцсон байвал тэр мэдрэмж нь болохоор хамгийн гоё байдаг. Зах зээлд хандлагаар анх болохоор өндөр эрсдэл гаргаад
эрсдлэгөөжийн харьцаа маш өндөр барьдаг байсан. Тэр маань эцсийн дүндээ ашигтай ганц 1-2 тохиолдолд ашигтай байсан ч гэсэн эргээд тэр нь болохоор алдагдал болдог байсан. Харин тэрийг эсэргээрээ одоо ингээд эргээ бодоход тухайн арилжаанда stop loss буюу амьсгалах зайг нь илүү өгөөд тэгээд ерөнхийдөө бол risk reward ratio гэвэл 1/4 4 3 гээд тийм өндөр хүлээлтийг өөртөө тавих байсан. Ингээд бодоод үзье л та. Надад ингээд $500 байлаа гэж бодъё. Тэр $500 би за ойролцоогоор 35 сая төгрөг $10,000 тий. Тийм болгож өсгөн гэдэг нь ойролцоогоор бараг 12 гаруй нугалж ирэх гэсэн үг. Тэнгүүт санхүүжилттэй арилжаа хийхийн давуу тал нь танд $500 байлаа. $500-ийн фанд авлаа. Үнэхээр та ингээд танд чадвар нь байгаа, сахилга бат нь байгаад арилжаандаа ингээд амжилттай байх юм бол тухайн танд тавигч байгаа челленж маань 1/1 тийм үү. Тэгэхээр тэр нь болохоор хамгийн надад их таалагдсан. Хамгийн анхны татаа авалтаа өнгөрсөн 2 сарын өмнө iTrader дээр хийсэн. Хамгийн ашигтай арилжаа маань болохоор тэр алтан дээр нэг лонг захиалга өгсөн санагчаа. Тэр нь болохоор нэг 2.5 лот байлоо. Тэрүүгээр нэг 11,312,000 бол ашиг гэж. Арилжаач хүний замнал тийм дардан байдгүй. Алдаж оноод дахиад алдаад түүнээсээ илүү их зүйл ойлгоод илүү сайжраа явдаг. Энэ нь болохоор бидний хувьд сайжирч байгаа нэг илрэл болтгоо. Энэ зүйлд боломж байгаа дээр боломжийг нэг удаагийн юм уу 2 удаагийн 3 удаагийн өндөр ашиг харсан арилжаагаар биш. Илүү тогтвортой бага эрсдэл гаргаад ингээд менеж хийгээ явбал энэ зүйл үнэхээр боломж байгаа дээр гол нь таны сахилга бат эрсдлэгөөжийн харьцаа гэдэг зүйл энэ зүйлд хамгийн чухал гэдгийг ойлгоорой гэж хүсэж байна. Арилжаачны хувьд би бослоо даа гэсэн мэдрэмжийг авахаас илүү арай болоогүй шүү гэсэн мэдрэмжийг өөртөө их өгөхийг хичээдэг. Түүндээ ч хөвлөгдөж арилжаа хийхийг хүсдэг. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг тиймэрхүү бодлоод үнэхээр хаяад төрдөг. Тэр мэдрэмжээ дахахыг хүсдэг. Гэхдээ арилжаачин хүн яг нэг тогтсон би ийм хөвтэй байна гэж. Үнэхээр алдагдaltaй үе байна, ашигтай үе байна. Гол нь та өргөжлүүлж чадах уу, тууштай байж чадах уу гэдэг зүйлийг чухалч авч үздэг. За, арилжаачтай болон энэ арилжаад шинээр орж байгаа хүмүүстэй бүгдээрээ чадна гэж хэлмээр байна.